Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас. За сайн байцгаана уу? Сайн уу? За сайн байна уу гэж. За манай үзэгчид одоо яг одоо язгуур цэгийн сайтаар лайв, за YouTube-ээр Зөв ток шоу гэсэн YouTube сайт одоо channel-аар манай нэвтрүүлгийг үзэж байна. За танд яг одоо Зөв ток шоуны season 3-ын хамгийн эхний дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд мэдээж манай нэвтрүүлэг маань та нар мэдэх бах Pork House гэж одоо 10 дугаар оролт байдаг энэ нэвтрүүлгийн ивент тэтгэгч Махшархуу Pork House. Шаарддаг хамгийн тасархай махыг бол энд шарна. За шүлэн бол зүгээр үнэхээр одоо магадгүй дотор ч нэгээд 100 зараа зулцахтайгаа орц үе байдаг шүү дээ. Тийм үед энэ төр идэхэд бол үнэхээр хөөсөж чинь сад гаргадаг гайхалтай газар байгаа. За тэгээд энэ газараас манай нэвтрүүлэг эхэлж байна. Мөн манай нэвтрүүлэгтээ ингээд манай байнгын хамтран ажиллагч Zebra International болон Shinsei Made гэдэг газрын албан ёсны оруулж ирдэг condition brand-ийн одоо үрэл болон энэ шар тайлдаг, элэг хамгаалдаг, хотоодны үйл ажиллагааг сайжруулдаг condition brand маань байна. За мөн season 3-оос эхлэн Alfred Taylor Mongolia гэж одоо таныг амжилтанд хөтлөх хослолыг Alfred Taylor Mongolia-гаас хослолыг хийдэг газар маань одоо хамтран ажиллаж байгаа. Тэгээд миний одоо хөтлөгчийн хувцсыг бол Alfred Taylor Mongolia одоо бүрэн хариуцж байгаа. Тэгээд энэ логог бас харж байгаа. Энэ лого бол одоо манай Alfred-ийн лого. Тэгэхээр энэ хүү логотой хувц болгон Alfred-ийн хувц гэсэн үг юм аа. За тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочныг танилцуулахад би маш их таатай байна. Энэ хүн бол за Хосмастер салооны захирал. За дээрээс нь одоо оддын үсчин, Монголын эмэгтэй үсчдийн номер 1 үсчин. За Хос 2 маань ирсэн байна. Тэгээд ирсэнд баярлалаа. За баярлалаа. Айгу дараахан болчихсон дээ нэвтрүүлэг ихээр. За манай Хосог бол ер нь их урлагийнхан за дээрээс нь одоо энэ одоо үсээ засуулдаг одоо бүсгүйчүүд маань үсэндээ анхаардаг хүмүүс бол бүгд л таньж байгаа. За тэгээд Хосоо сүүлийн үед бол ажил ихтэй шинэ салон дээр байгуулсан сурагтай байна. Сүүлийн үеийн сонь сайхан. Тий, одоо Marshall Town сая нэг салбар нэг гэж 2-3 сар ажилтаа гүйж байгаа. Ямар ч гэсэн нэгдээд одоо нэг 14 он жин. Тэгээд үйл ажиллагааны чигдэрх тал руугаа яваад. Ямар нэгтэй салон юм бэ? Хэлж байна. Манай Хосмастер салон бол өөрийнх нь салбарыг давхар Moonlight гэх VIP клиниктэй хамтран нээсэн байгаа. Moonlight. Нөө жүжигчин ганчмыг энтрийн тий ганццсан ганчмыг тий хийгээд байгаа тий. За тэгээд ер нь бол Хосоо яг өөрийнхөө нэг ховын товч танилцуулга нэг үзэгчдэд хэлээд өгөөч. За 10 жилийн сургууль, дээд сургуультай хаанаа төгссөн. Тэгээд ер нь хэр уудгүй бай. Алкоголыг хэрэглэх үү ер нь гэсэн. Хэрэглэхгүй л явах. Одоо нэгөр чинь тэгээд найз нөхөд юу гэдэг нь. Тэгэл хаяа нэг дөргөлөө тий. Чахан зараа маратай нөгөө юу. Царай мэрч. Гүйстэй. Гүү. За тэгээд тэгшин стресс. За нэг өөрөг нэг гişин гоё танилцуулаач. За Хосмастер салоныг болоод нэгээд одоо 2 жил болж байна. Өмнө нь бол Шагаа салоныг нэгээд ахтагаа авч л. Тий Шагаахтагаа нийлээд 5 жил 6 жил одоо нөрийг үзэж байгаа Шагаа салон маань. Хосмастер салон бол нэг 2 жил болж байна. Тий 37 дугаар сургуульд төгссөн. Тэгээд дээд сургууль төгсөөгүй шүү дээ. Шууд 10 жилээ төгсөөл 17-д үсэж ийцсэн. Тийм үү? Тийм шүү дээ. Бүр ээж дээрээ дагалдаад. За 10 жилдээ бол бас гайгүй хөвтөсөн юм аа бас тий. Тоогоо бодвол одоо чинь шугам зургийн метр сургуулгаараа бас хэдхэн хичээл дээр авчин. Тэгээд нөгөө их сургуулиуд бол бэлэн байсан л да. Тэгээд өөрийнх нь сонирхол хоббиг дагаал явсан. Манай ээж ч үсэж. Тэгээд ээж дээрээ дагалданд нам өсч болгоод өгөөч. Тэгэл дээж одоо юу гэдгийг дээд сургууль төгсдөө диплом амьдралд хэрэгтэй гэж хэлэхгүй нөө. Тэрэг бол өстой өдөр шөнөгүй шаардчихсан. Тэгэл өөрийнхөө гүрээсээр бол сургуулиас 10 жилийн сургуулийг бараг хайсан сүултээ. Тэгэл хаяал ээжээсээ гуйсараа бол ээжэст чи сурах хүүхдэл гэдэг. Өсчингээ гэдэг мэрэгчлийг сонгоолоо та. 15 жил болж байна да. Хосоо хэдэн он их юм бэ? Би 80 Моготой. Тэгээ одоо ер нь эрэгтэй үсчин, эмэгтэй үсчин айл-айлын засдаг гэл Монголд бол маш олон үсчин байгаа шүү. Найснууд одоо Axe Studio те одоо энэ тэ одоо баг үсээс болоод хэдэн жил болж байгаа юм те. Нэлээд олон жил болж 6-7 жил болж байна. Тэгээд ер нь бол яг хүн болгонд яг нэг үсчин дээр очдог шүү дээ те. Тэгээд дээрэс нь одоо үсчин болгон өөрийн нэг сонголт байгаа шүү дээ. Эрэгтэй үсэс хуу, эмэгтэй үсэс хуу гэл те. Чи өөрөө эмэгтэй үсэсдэг шүү дээ. Эрэгтэй үсэс.
Эрэгтэй ус засдаг шүү. Засдаг юм уу? Чи яг худлаа яриад юм. Эрэгтэй ус айгүй ядаргаатай байхгүй. Яг Мэдхгүй юм нөгөө. Одоо хүн дургүй юм ихэр нэг юм стресстэй байдаг шүү дээ. Тэгэхээр би зүгээр эмэгтэй ус гоё уран бүтээл маягаар нь ажиллахаа өөрөө айгүй дуртай болохоор эмэгтэй ус руугаа илүү чиглэж. Жижиг ус амархан шүү. Үгүй шүү дээ. Эрэгтэй хамгийн хэцүү байхгүй юу юм бол. Тийм. Нарийн ажиллагаатай. Тэгээ анх бол би чи 2007 онд ч анх эрэгтэй усээр тэмцээнд ордог гэсэн. Тийм. Дүүргийн аврагын тэмцээнд 2 эрэгтэй төрлөөр ороод тэрний дараа дахиж эрэгтэй төрлөөр ороод эрэгтэй төрлөөр дүүргийн авраг аваад тэгэл эмэгтэй төрлөөр хот улс авраг аваад тэгж эхэлжсэн. Одоо энэ оддын ус чинь гэдэг нэрийг одоо хэн өгв? Яг ямар ч өөртөө л авах тийм. Мен одоо маркетинг хийх гэдэг одоо би оддын ус чинь гэж хамаг яриа боддог юм болоо гэж бодохгүй юу? Гүү. Одоо намайг ч гэсэн тэр оддын ус чинь гэдэг нэрээр энэ хосоо оддуудыг дуудаад бартарлал те бүх дуучдыг баг үнүүрсэн цасаал ингээл ажилтдаг үгүй шүү дээ. Надаар бүгд мөнгө төлөөд үйлчлүүлдэг ганц ч надад бартардаг тийм дуучин байхгүй. Тэгээд ер нь энэ одоо одуудын чамайг сонгож байгаа энэ ялаа битүүртэй хамт ярих гэдэг юм. Чамайг сонгож байгаа ер нь яг том шалтгаан чи юу гэж бодож байна? Ур чадвар. Ур чадвар. Би бол хүмүүс над дээр мэдээж нэг сонголт хийх гээд ирэн шүү дээ тий. Тэгэхдээ би за энэ хүн над дээр нэг орсон бол өөрөөс чинь дээр орж чадахгүй гэдэг нэг бол мэдэрч ажилдаг. Тэр өөрийнхөө ур чадвар дээрээс эргэлзэхгүй. Тэгээд мэдээж ингээл нэг маш олон одоо ингээл төрлийн хаашаа явартай хүмүүс орж ирнэ. Тэгээд хэд өнд ингээл тааруулж ажиллаж шүү дээ. Тэгэхээр бас харилцааны тал дээр илүү чи нээлттэй байдаг бах та ер нь. Ер нь харилцааны тал дээр үйлчлэгийн хүн тий ингээл налаал тий ингээл таа бол үйлчлүүлэгч та хаа үгүй л байхгүй юу бол тий үйлчлүүлэгч та одоо 21-р зуунд үйлчлүүлэгч та соёлтой байх юм бол харилцаанаас харилцаа үүснэ. Тэгэхээр би бол нэг юм гуйж тий ийм ингэж харилцаанд бол дургүй үйлчлэгийн байгууллагууд ер нь бол аль-алиндаа л харилцсан гоё ярилцаа шудраг байгаа л тий хаяа цагаа цуцлах юм бол сайхан ярилцдаг за ингэ цагаа цуцлах юм бол би таныг дахиж авахгүй шүү ч юм уу тий тиймэрхүү үйлдэлүүд бол хин хинийгаа хүнддэх ёстой хин хин бас цензуртай байх ёстой гэдэг юм дээр бол ажилтдаг. Эмэгтэй ус арай илүү үнэтэй байдаг бах тий одоо эрэгтэй ус чинь нэг 20 мянга за үнэтэй газар л 30 мянга хавцал байгаа шүү дээ. Эмэгтэй ус чинь бараг хэд юм бэ пэ бурхан минь 100 эдэн мянга 200 мянга тэгэл гарах юм бол 500 мянга хагасаа төгрөгөөр үсэлцүүлчлээ гэдэг. Харин тийм. Тэгэд одоо эмэгтэй хүмүүс бас тэр ашигтай байна дээ тий. Эмэгтэй ус сонгож байгаа нь илүү ашигтай байна. Тийм. Ер нь бол эмэгтэй ус нэлээд ашигтай. Ер нь бол би шавнартаа ч хүртэл хэлдэг. Дан эрэгтэй усээр ш. Эмэгтэй эрэгтэй хослуулаад явах юм бол амьдралд чи эрэгтэй болохоор яалтчихгүй. Эмэгтэй ус бол ашигтай. Хос шагаагаас ягаад гараад тусдаа салаад явчихсан. Ер нь шагаах төр анх нийлэхдээ за хоёулаа 5 жил болоод тий тусдаа салааны нэ амжилтын төлөө хийгнэл явж байгаа юм. Тэгээ шаах төр болонгод хүн болгол асуувал байсан л да тий та хоёр муудалцсан уу яасан тийм юм бол байхгүй одоо өөртөл миний хүндэлдэг ах хайрладаг ах минь хэвээрээ зөв хөөр ах байсан тий хөөр ах тий тэгээд ямар сандаа шинэ жил ирж хүртэл сая хүүхдүүдэд маань билег барьсан гэрт үрж ирсэн сууж лээсэн тэгэхээр хүмүүс бол ер нь тийм нэг аягүй асуу. Тэгээ яагаад чи одоо зардал мөнгө гаргаад тусдаа гарах хэвтэй яагаад нөгөө хүн ч ажиллахгүй яг би нөгөө нэг тусдаа гарах сонголтыг би өөрөө хийсэн байхгүй. Хэрвээ шагаах одоо хоёлаа тусдаа болёо тий тусдаа салааны эзэмшээ явъя гэсэн бол шагаах гарахад тэр салааныг үлдэх байхгүй. Надад үлдэх байхгүй. Тэгэхээр би гарч байгаа болохоор тэр сонголтыг хийж байгаа болохоор шөөлөө юунууд салбарууд юу гээд амжилтууд олно. Тэгтээ шагаахаас их юм сурсан. Одоо салаа яаж өдөртөх үү, яаж ажиллах уу, адилчдаа яаж оршин тогтнуулах уу гэдэг юм бол шагаах маань ер нь бол сахилахгүй би чи их сахилахгүй шүү дээ. Тийм үнийг бол хүмүүжүүлж өгсөн юм маань бол шагаах. Тэгэд яг өсчтэй гараг ингээд яг яриад дуусчихнаас нь ер нь бол өсчин хийхээр одоо их мөнгө олдог гэдэг би ойлгосон л да. Яг тэгж ойлгож байгаа. Нэг үс цасан те 20-30 мянга. Тэгээд өөрөө нөгөө нэг газартаа юм гэрээдээс ламардаг л та. Тэгээд 20-30 мянга тэгээд өдөрт нэг 10 хүн өдрийн 200-300 мянга төгрөг олчдаг бас их мөнгө сайн олдог боломжийн мэрэгжил юм шиг надад санагддаг. Чи ер нь өсчин гэдэг мэрэгжлийг хэр ашигтай мэрэгжил амьдралд ер нь одоо залуучууд өсчин хийгээд ивэл хэр ашигтай гэж бодож байна одоо. Ер нь бол амар ашигтай шин. Одоо нэг хүний сарын цалин өдөрт олох үе байна. Тэгээ 2 сарын цалин өдөрт олох үе байна. Тэгээд бас олохгүй ч байгаа. Наадаа цаантаа тий. Тэгэхээр ер нь бол өсчин гэдэг мэрэгжлийг сонгосон тул хэзээ шарамсаж үзээгүй. Тэгээд тэр чинь бас нэг айгүй гоё штий хүний магнат хөрнө хүмүүсэн сонгоод ир чинь. Тэгээд нөгөө өсчин одоо чинь урлагийнхантай
ингэж харьцаж ажиллахаар бүр яг гэр бүл шиг болчихлоо. Тэ. Дандаа одоостай гэр бүл. Дандаа одоостай. Бүгдэнтэй нэм нэг юм уялдаа холбоотой болж та сар ариунагчийн төрс өдрөөр ч юм уу 3 хүн байхад тэ мейкап ч нус чинь менежер байдаг. Ер нь бол тэгэхээр айгу одоо гадаа явсан ч гадагшаа явсан ч тэгэл дагаа явж идэх болох айгу уялдаа холбоотой энгийн хүмүүстэй ч гэсэн ер нь айгу ойр дотн болдог. Намайг бас хүндэлж харьцдаг болохоор одоо хос мастер салон яг цэвэр ашиг хэд байдгийг сарын уу? Сарын за 30-60 хооронд хамгийн доотлон 30-60 саяын хооронд цэвэр ашиг нь найзаа. Сайн найзаа. Мөнгөтэй нэг ааваа гэж бодох надад байдаг. Тэг яг манай өсчил бол чамайг баарн дэх болоо харжсан баг. Зарим нь чамайг мэддэг. Бид яг мэддэг хэлчихсэн баг. Тэгэл залуучууд чинь тэгэл мэдээ танилцал найз нөхдөд явдаг ч тэгээд ер нь яг одоо ингээл яг өсчтэй яриа бол ингээ ойлгомжтой те бас нэг өсчин гэдэг мэргэжлийг олж тодорхой хэмжээнд одоо эзэмшиж байгаа нэг хувьд хамгийн сүүлийн өсчний асуулт заяа. Чи Монголын эмэгтэй номер 1 өсч юм уу? Миний дээр гарах өсч одоохондоо гарч ирээгүй л. Гэхдээ энэ нөгөө салбараараа өөрөлтөө одоо баажка будгандаа сайн ч юм уу, гоёлын цэцлэлтэндээ хосоон сайн ч юм уу те. Гэхдээ ер нь бол хамгийн гол техник бол гоёлын цэцлэлт гэж боддог те. Олон улсын тэмцээнд ороход ч хүртэл гол техник нь гоёлын цэцлэлтүүд. Тэгэхээр өдөр тутмын гоёлын цэцлэлт болон тэмцээний техник тал дээр бол балжка. Би бол өдөр тутмын гоёлын цэцлэлт болон яг нийгэм рүүгээ хандсан, улс руугаа хандсан, үйлчлүүлэгч нараа хандсан юун дээрээ бол би бол одоохондоо гарч ирээгүй нэ гарч ирсэн. Хүн өөртөө ихтэй өөрхөн хийв хийж чаддгаа мэднэ гэж байгаа шүү дээ. Тэгээд бас нэг юм байгаа юм нэг залуучууд одоо өсчин сайн болдог гэд ерөөхдөө бас мэддэг учраас айгүй хурдан нэг ямар нэгэн сургалтанд суугаад ч юм уу те. Нэг хэдхэн сарын сургалтанд суугаад шууд өсчин болол хүмүүсээ өсөөр тоглоол те. Айгүй бол нэг тим юмудыг би анзаардаг. Тэгээд айгүй олон өсчин энэ тэнд салон нэгдэж тэгээд энэ олон бас чанаргүй өсчид гарч ирж байгаа. Тэгээд энэ тал дээр одоо ямар болиулмж эхэлтэй шүү дээ яамар ч юм те. Хүн болгоны сонголт байхгүй тий. Тэгээд тэр хүн зөвөн дээр очих тэгэл хамаатан сатан ч юм үйлчлүүлээ ч юм үйлчлэгнийхэн хувьд ингээл явчихдаг байхгүй. Тэгэхээр гойцтой маш. Дог нь хаачлаа. 12 Pro Max таахгүй. Байнгын ширээн дээр гарч ирсэн байдаг. Тэгээд тиймэрхүү хүмүүс бол зөндөө өсчд бол зөндөл төрчлөө байгаа л да тий. Тэгэл ер нь бол шигшигтэй ямар ч мэрэгжил тий. Ур чадвартаа шигшигтэж үлдээд тэгдэг олон улсын тэмцээнд улсын аврын тэмцээний тэмцээн дээр одоо хэрэг болдгийг жил болгон болдیں۔ Сая ковидос болоод нэг жоохон хэсэг нэг 2-3 жил болсонгүй шүү тий. Тэгэл ер нь бол тэмцээн дээр хүүхдүүдэд шавнараа бэлдэх шүүгөө суух хамгийн гоё мэдрэмж тий. Чи одоо бол байнга шүүгч. Би одоо бол улстай шүү. Олон улсад бол оролцогч. Тэгээд одоо арай өөр сэдвэл байлаа. Ер нь бол хосоо одоо 80 оны могоотой залуу одоо 30 гарч ийн тэгээд өнгөж ер нь одоо гэр бүлийн амьдрал те ганц би юу ер нь минт одоо хосороо бол байвал байнгын бас минт дээр орохгүй л үлгүүд те тэгэхээр одоо relationship одоо яг ямар төвшөнд явж байна? Хайртай хүндэлдэг хүн бол байгаа. За. Хүүхдтэйгээ single. Ганц би яав гэсэн үг юм. Тий ганц би яав. Мама хэдтэй? Манай мама одоо 7-тай 2 дугаар ангид орох. Оо том тий. Тохон тийм яриад хаяа огшдог юм байна. Огшоогоо л. Тий огшоогоо л. Хайртай хүн ямар хүн байдаг шээ? Манай сүлд нэг мэдээ арахгүй юу? За. Нөгөө сошиалист шуугч. Манай одоо хосоо одоо жүжигчин ганц цэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой юм байна. Хамтран амьдэрдэг юм байна гэл тхий. Тэгэл зарим нь болохоор манай хосоо овоо штэ одоо л засарч байна. Засарч байна гэж нэг амар яаж ивдэрсэн байсан чинь найснаа мэдэхгүй байна. Тэгээд яг тэр байлаа тусдан дээрээ зөө. Тэгээд ер нь бол ганццэг гэдэг одоо энэ жүжигчин те хосоо гэдэг хүн яг ямар холбоотой юм бэ? Чиний хайрлж хүндэлж явдаг хүн чинь тэр хүн юм уу? Юу ганагч ганах хоёр бол миний айгу бэстүүд гоё хүндлэлтэй харьцдаг хүнд одоо манай мөн л яг хурш гэл үйл ажиллагааг нэг дээвэр доор ажиллаулаад явж байна. Хосоо гэдэг хүн ганагчтай 7 жилийн өмнө танилцсан. Зөвсөлтөөр. Цуг кинонд яваад энэ тренергээ. Тэгээ бид хоёрыг 7 жилийн өмнө ч гэсэн холбоо биччихлээсэн л да. Тэгээд
одоо гануухаа бол миний бас бест тий. Тэгээ тэр хоёртой ингээл өдөр шөнө зүгэж идэх болохоор тийм яриа бол гарах нь ойлгомжтой л байна. Тэгээд 7 жилийн өмнө танилцсан танаа хүүхэд чинь 7 юм уу? Үгүй. Үгүй. Ямар амар хосоо гэдэг хүн ганццэг хүнтэй яг 7 жилийн өмнө танилцсан. Манай хүүхэд яг 7 тоо гэж би. Үгүй. Манай эхнэр чинь сэтгүүлч юм байгаа шүү дээ. Өөр. Тэгээд ганаач бол зүгээр миний хүндэлж хайрладаг хүн. Хүндэлж хайрладаг. Өөр утгаараа гануухатай адил гэсэн. Ажил мэргэжлэрээ холбогдсон явуул явчихна. Тэгээ яа энийг хосоо гэдэг хүнийг амар өөрчилж өгсөн хоёр хүн байхгүй юу? Одоо би чинь бас залуу настай шоуд нь ухамсаргүй тийм хүн байсан. Тэгэл одоо ажил мэргэжил юу гэдэг ингээд амжилт нүрэхэд бол бүх юм маань чиглүүлж өгдөг хоёр. Миний ард асаалтай хоёр танк ганагч ганах хоёр. Тэгээ одоо ямар ч хайрцагын холбоон төр байхгүй юм байхгүй. Ганагч хэрэгүүлтэй. Сайхан болсон юм уу? Сайхан болсон. Ямар ч хайрцагын холбоо Опсоо тий. Хүмүүс тэгээд бас байнга хамт явдаг болохоор харин тий байнга хамт явдаг нөгөө ажлын хамтрагч нар нэг нэгээ хүндэлдэг харилдаг юм хүмүүс гэдэг нь бол мэдхгүйгээр тэгэл зөндөөл сэвэгдэж дөө тий. Тэгэл яг нөгөө сая гавьяа тавтч хүртэл цэцгээрээ зогсчихсон хосоо гэл сайт дээр тавьсан байсан. Тэгэл тэр миний дотн тийм хүн юм чинь би цэцгээрээ зогсохгүй л яах вэ тий. Одоо ер нь эрэгтэй хүн болгоо ингээл өөр юм гэсэн нэг юм сонирхдаг юм ихтэй гэдэг шүү дээ. Өөрөөсөө дүү үеийн за тэгэл өөрөөсөө арайч нэг ихчмэд хүмүүс татагддаг ч юм уу нэг янз янзын төрлийн хүмүүс өдөг чи яг алинтан татдаг. Би жоохон хүмүүстэй нийлэхээр арай л ухаан болоогүй юм шиг тийм. Тэгэхээр үеийнхэн болохоор нэг арай л задгаа юм шиг тий. Тэгэхээр амьдрал үздэг ихчмэд хүмүүс дээр. Тэгтээ ганагч. Хин ганагч гэсэн юм. Чи өөрөө ганагчийг асууж байгаа яах вэ? Үгүй хинс ганагч гээгүй чи өөрөө ганагч гэдэг азартаадсэн. Азартаад юу ч азар. Яс инхчин хүмүүс одоо тэгэхээр яг насны хязгаар хэдээс хэдийн хооронд байх вэ? Хэдээс хэдийн хооронд татагдчих юм ер нь хөшөө 6 7 30-40 хооронд л татагдчих юм да тий. 30-40 хооронд уу? Тий. Аха. За. Тэгээд ер нь бол одоо ингээл маш олон хүмүүс тэр одоо мэдээлэл худлаа гэдгийг тий, ер нь бол худлаа тий. Худлаа юм байна тий. За тэгээд энэ чамаг тэд доор нь хүмүүс засарцсан гэдээсэн шүү дээ. Засарцсан. Яагаад чамаг эвдэрсэн гэж хүмүүс бодоод байгаа. Эвдэрсэн. Өмнөх амьдрал чи яатсан болоод хүмүүс чамаг эвдэрсэн гэж ярьдаг. Эвдэрхэн хүн байсан. Залуу наснд тий алдаж онох ажил мэргэжлээ 100% эзэмшиж чадахгүй. Тийм үе бол хүмүүс хундлаа алдаа оноо юм. Тэр тийм амьдралыг бас туулцсан гэж боддیں۔ Би бол нэлээд сахилахгүй байсан. Тэгэл 7 жилийн өмнө ганагч хоёрыг холбоод өчгд доор нь хүмүүс наад аригчтайгаа наад нэг шоу ч баарнд ингээл иймэрхүү юм бичиж байгаа байхгүй юу? Тэгээд сая холбоод ütсэн чинь доор нь ста мундаг залуутай гэж игээ. Тэгэхээр бас хүмүүсийн хандлага ч гэсэн өөр болсон байгаа. Чи мөнгө олдог болсон чи. 30-60 сая төгрөг олдог гэж мөн магтаж шүү дээ. Тэгэхээр өөрчлөлтөнд байгаа юм шүү дээ. Тэгээ зүгээр за шоуд зингээд гадуур явах бол залуу хүн болгонд хийж шүү дээ. Яа хугацаа нь хэр ойрхон байгаас хамаах л байна л та. Тэгээ чи байнгын шоуд дүүсэн гэсэн үг. Аа. Ер нь тийм байсан. Одоо бол тэгэл нэг сардаа нэг хоёр удаа. Арай ойрхон. Бүр хайгуу холдоо тэр. Юу ч ярьж үү. Холдоод сардаа хоёр удаа. Тий хаяа гарна шүү дээ найзууд маань сард танаа найзууд ч тэр сард хоёр удаа болно үстэй. Яст амар шоуд юм байна. Йоо яст. Түр дээрх зөвлөгөө гарчдаг шиг юм. Одоо засарчаад байгаа нь сард хоёр удаа. Йоо энэ живдэх юм уу? Энэ бол амар өвдөрхөөс. Амар өссөн байна. Йоо. Одоо дэтэйгээ айгуу дэд өссөн юм байна. Одоо тэгээд юу хайрцаж байгаа эмэгтэй хайртай хүн байгаа гэсэн. Тэр нь ямар хүн бэ юм бэ? Тэр нөө нэг амар их хүндэлдэг. Амар их хүлээлт үүсгдэг нэг хүн байгаа. Тэр үн гэр бүлтэй юу? Гэр бүлтэй. Одоо шудраг л ярьж болтго юм уу? Үгүй яах. Тэгэл одоо хараал байж байгаа зүгээр ямар тий. Хитрхи тэгж болохгүй шүү дээ. Ямар одоо нөхцөл гэдэг л болох л байх. Ямар нөхцөлс гэдэг л болох л. Тэ гэр бүлтээс өмнө бас таньдаг байсан уу, таньдгүй байсан уу?
Гэл тэ. Тандгүйсэн. Тэгэл сүүлд тэгэл. Тэгээд ямар ч нэг гэр бүлийн салгах харилцаа энэ төр үүсгэв. Яг тиймэрхүү харилцаа бол жоохон байна мэн. Байсан. Гэр бүлтэй байхад нь. Тэгээ буруу гэд бодоод байсан. Ер нь бол тий. За тэр нь тэгэл энэ гэр бүлийн гадуур харилцаа ер нь айгүй их байдаг юм л дээ одоо Монголчлалгүй дэлхийд даяараа гэр бүлээс гадуур харилцаа гэж байдаг юм. Энэ ер нь миний хувьд бол маш буруу гэж боддог байхгүй. Мэдээж яг тэр болохоос өмнө өөрийнхөө үзэх ёстой нэг үзэх хэрэгтэй байх. Тэгээд тэрнийхэн дараа шунал хүслээ дааж чаддаг босныхан дараа харин тий бас гэр бүлтэй болоод гэж яасан боддгийг. Тэгэхээр энэ гэр бүлийн гадуур харилцааг бол чи явж үзсэн хүний хувьд тэрхүү харилцаанд бас орж үзсэн хүний хувьд энэ харилцааг нэг чи дүгнэж хэлээч зөв буруу юу? Буруу л да. Ер нь бол яагаад тийм үйлдэлийг хүн хийдэг үл ер нь бол залуу хүмүүс хийдэг. Залуу тий ухаангүй хүмүүсийн хийдэг үйлдэл. Тэгэхээр тийм үйлдэлийг бол байна. За нэг удаа бол хүний амьдрал үзчихэл таараа хүн болгоо үзэх бас юм үзсэн дээр явах гэсэн. Тэгээд бус талаараа бол болохгүй хийж болохгүй зүйл гэж боддог тий. Тэр чинь цаана зөндөө хүн байгаа. Одоо жишээ нь тий би хүүхдэрээ төсөөлөхөд би их нартайгаа байсан бол гэл бодохоор бас амар муухай зүйл байгаа зү тий. Яг ингээ өөр дөрөө бодоод үзэх аягүй муухай зүйл байхгүй. Тэгэхээр тэр бол хизээж байх ёсгүй зүйл, боломжгүй зүйл. Гэтэ тийм үлдэг бол амар их хүмүүс хийдэг. Ер нь бол 150% байгаа. Бодчихсон уу? Ийм юм хийж болохгүй гэсэн бодлыг бол би бодсон. Угаасаа бодно. Тэнгүүд хин хийдэг үл залуу хүмүүс л алдаа тийм алдааг амар их давтаж хийдэг байхгүй тий. Одоо бидний үе бол тийм давтан хийгээд явах бол үе биш байна. Хамгийн буруу зүйл гэмтсэн харилцаа тий. За шудраг хэлсэн баярлалаа. Энэ бол нэг зөвүүн ток шоугаар ийм харилцаанд орж исэн гэдгээ нэг ч хүн хэлж байгаагүй. Тэгэхээр нь бол бас айгүй анхдагч болж байна. Тэгэхээр ер нь бол бас энийг хилдэг хүн гэж байна шүү дээ. Тэгээ хэлсэн л хос олгож маш олон бас тиймэрхүү хүмүүс харагдчлуудыг сонсогч л байдаг тий. Тэгэхээр ер нь бол нэг гэр бүлтэй болчоод араар нь явах юм бол ганц биел явал та. Тийм шүү дээ. Ер нь бол залуу ахтаа л явах. Тий, явал та. Тэгээд гэр бүлтэй босныхын дараа тэгж явах юм бол ямар хэрэг байх. Тэгэхээр энэ тиймэрхүү харилцаанаас хол байх хэрэгтэй гэдгийг л бас залуучууд маань сайн ойлгох хэрэгтэй баг. За тэгээд хосоо бол одоо бизнесээ хийхээс гадна өсчин хийхээс гадна өөр бизнес эрхэлж гин үү? Манай ганагч ханах хоёрын Moonlight гэх VIP клиник байгаа шүү дээ. Тий, тэрний үйл ажиллагаа бол надад хамаагүй. Тэр хоёрын имлэг. Гэхдээ би хувьцаа эзэмшигч. Бас бид гурав бол илүү их амжилтын төлөө илүү их том юм төлөө зүтгэж явж байгаа. Эхэлсэн байгаа. Эхлэл айгүй. Том зорилго нь юу юм бэ? Том зорилго нь одоо том имлэгтэй болох. Одоо имлэг жижиг. Манай имлэг бол одоо нэг 2 эмч сувлагчтэй гоо сайханч гэсэн юутай нөө VIP маягаар явж байгаа. Тэр ингээ бүр дэлгэрээд гоё бүрийн хэмжээний VIP имлэг гэхэр яадаг юм шүү. Яг цагаа аваад их хүндэл үйлчлэн тэр хүн орж байгаад хажуугаар нь хүн орж ирээд ч юм уу тий. Ерөөс өөр хүн байхгүй. Тий. Үйлчлүүлж байгаа хүн л орж ирнэ. Цагаараа тэр хүн гарч иж тэр хүний дараа хүн орж ирнэ гэсэн. Зөв. Өрөө биш. Өрөөнүүд байгаа. Тинчэн гоо сайхны өрөөлөө оруулах, айл өрөөлөө оруулах. Гэхдээ энэ бол тэр салон дотор нэг л хүн орж үйлчлүүлнэ. Имлэг дотор нэг л хүн орж ирлээ. Ямар сони. Тэр хүн байгаа тохиолдолд гаднаа чимээ гарах шин тэгэд ороход тэгэл янз янзын тариутай л да. Угаасаа гоо сайхны имлэг бол тэг хэдээс эхэлж байна. За нэг хамгийн доотлын тариф нь 50,000-аас эхлээл 3 сая, 4 сая хүрч. Бас солиотой тий. Тэгээд гоё юм билий. Хүн ингээ нүүрэн дээр өрчлөгдөд бүр ингээ шал өөр болоод гоё болоод гараад ирэхээр бас. Бүхэл үйлчлэгийг нэг дураас авах. Тий шүү дээ. Тэгэл тэр ер нь бол одоо модельуудтай би чих хамтарч ажилладаг шүү дээ. Тий одоо гэрлэгчээс ахвал тэр хүмүүсийн одоо мөнхийн залуу байгаад нууцсууд нь тэр эмнэлгүүд л байхгүй. Гэхдээ муу зүйл биш. Эмнэлэгт орох нь хүн болгон эмнэлэгт ороод нүүрлөгөө хариулаад энэ муу үйлчлэгийг гэж боддог. Тийм үйлчлэгээ бол эмнэлэг дотор ганц ч байдаг. Тэр шинжлэх ухаанаар батлагдаад ингээ ороод ирсэн болохоор тий хүн болгоныг л ер нь бол тийм юм а хийлгээд ер нь бол залуу төрхөө хадгалаад үлдээсэй л. Хил арчилж ижил гэж байдаг тий. Ер нь бол тийм эмнэлэг юу гэдэг 6 сардаа нэг орчдөг ч юм уу тий 3 сардаа за болоо жилдээ нэг ч орчдөг ч юм уу. Тиймэрхүү маягаар. Одоо нэг ганц бие яваад бас нэлээд их болсон юм байна шүү дээ. Хүүхдийн хүмүүжил дээр нь яаж анхаарч байна? Хүүхдтэй бол аим сайн харилцдаг шүү
Арай унтахаас өмнө. Чам дээр байдаг уу? Над дээр одоо бол над дээр. Тэгтээ ээлжлэл байдаг л да. Бид хоёр сая одоо сургуулийн хоттой их үү. Манай их төр чинь дорнотын сэтгүүлч байхгүй. Дорнот руу явуулах үгээл тэгэл аав дээрээ байгээл нөгөө чинь шийдэл өгч байгаа юм чинь. За миний хүү ээж дээрээ сурах уу, аав дээрээ сурах уу. Гэлтэй. Би шийдэг байна л хэд өдөр яваал. Тэгэл за одоо би аав дээрээ байна. Төрүүлж гисэн байсан л да. Сургуульд. Тэгэл амар шин унтахаас өмнө амар ажиллагчтай байдаг болох өглөө унтчихад нь гараа явчин тий. Тэгэл орой орно. Тэгэл орой их ярилцсан хүүтэйгээ за ямар миний хүү ингэ хөдөх үү. Амар ухаантай амар яриад өдөс. Хаанаас сурцсан юм бэ? Болцсон шүү дээ тий. 7 дугаар анги 2 дугаар анги мангтай бид нар чи юу хийжсэн мэдгүй. Тэгэхэд одоо бол бүх юмыг мэдчихэж шүү дээ. Тэр нь одоо бас энэ цаг үеэсэл болж өөрчлөгдөх юм шиг байна тий. Одоо бид хэд чинь нөгөө жоохон байхад гар хүргүүлээл тий. Занчуулаад байж. Одоо хүүхдүүдэд бол гар хүрээд ухаарах юм биш. Тий ярилцгал шүү тий. Тэгээд одоо энэ ганц би одоо чинь 89 оных чинь 32 той. 32 той залуу одоо ганц би байх ер нь ямар гэдэг юм? Одоо л нэрээ болмоор тий сайхан гэр бүлтэй болоод амьдрал зохиогоод дахиад нэг үзээд явмаар байна. Сая бол нэг мэд хидэл 32 үрчиж тий тэгэхэд бол нөгөө амар их амжилтын төлөө нэг ажлын төлөө яг бүр шаргууц төс. За хүн хичээх ёстой тий зүтгэх ёстой зүтгэл нэг хизээ нэгэн цагт тий түгэл сууж байгаа ч хүртэл ингээл салбар салбарууд ажиллаа явж байгаа юм төлөө зорьсон. Одоо бол болцсон бүх юм ер нь бол ингээд босгочлоо амьдралаа тий. Одоо хамгийн бүлтэй болно. Тэгэл бас яг тэгж бодохоор нөх хүсвэл хийсэн гэдэг шиг байдгүй шүү гэн тий. Яг нэг тим юм хтэй ч юм уу бас яг таардгүй шүү гэн тий. Нэг бол гэр бүлтэй одоо телевизний 32 чи одоо өөрөөсөө их ч хүн гээд байгаа шүү дээ тий. Дүү болж одоо бас дүүрчтэй одоо ингээд бас болгоё гэхээр ихчгээд байгаа. Тэгэхээр одоо мэдээж дүүч гэсэн ухаантай хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Тийм байгаа л та. Гэтэ бас тэр хүмүүсийн үзэж туулсан юмнаас л болох багталтай үзэл бодол юм уу тий. Одоо харьцаатай хүн байна уу? Бага. Хэдэн хүн шүү? Хэдэн хүн байна? Хоёр. Яс би сард хол уух нь 2. Уулздаг хүн 2. Яг нэг тийм бичиж юм тэгэл ингээл ер нь бол харьцдаг хүмүүс бол хүн ажил. Яг биеэр харьцдаг хүмүүс ирэх байна. Биеэр харьцдаг бол нэг бол байна. Зүгээр. Тэгээ ер нь бол яг ингээл хүн болгонд ярьдаг шүү дээ. Гэр бүлийн харилцааны хамгийн чухал зүйлүүд гэл те. За мэдээж итгэл юу хайр дурлал гэж явдаг шүү дээ. Тэгэл секс мэкс гэж явдаг шүү. Чиний хувьд яг одоо нэг 3 зүйлийг нэрлэж өгч гэр бүлийг хамгийн сайн доктортой байлгах гэр бүлийн үн цэнийг одоо гоё бат бөх байлгах тэр 3 зүйл нь юу вэ? Ойлголцол. За одоо жишээ нь хин алдаа хэлээ, сайхан ойлголцол ярилцал тэгэл гэр бүлд салд үүсэхгүй шүү. Жижиг сажиг алдаа шүү. Жижиг алдаан дээр тийм. Би бол их нартаа яг тийм алдаанаас бол салсан болохоор хүн салахгүй яаж оршин тогтнох уу, яаж амьдрах уу гэж ойлголцол байхгүй. Ер нь бол нэг нэгээ ойлгочтой сайхан ярилцдаг. Тэгэхээр нэг нэгнээсээ юугаач нуухгүй ярьцдаг болчдөг гэж боддог. Хоёрт өөр хоёрт тэгээ секс л. Секс. Энэ хоёр л аягүй чухал. Тэгэл юм del бас тэр харилцаа бол гэр бүлийг бас байлгахад хамгийн том. Тий, хамгийн том асуудал шүү дээ, тий. Тийм шүү дээ, оролцоотой байдаг, тий. Тэгэхээр тэр бол өөр аягүй чухал зүйл юм шиг байгаамаа. Тэгэхээр бас ер нь бол залуучууд маань тэгэл бүгд өөрөөс нэгсэн яг гоё ойлголцдог үн цэнтэй хүнээ хайхан цаашаа өөрөө л гарч ирдэг юм шиг. Тийм, болоод гарч ирдэг юм шиг. Гарч ирдэг л дээ. Утгагүй гоё гэр бүлтэй минь айз болох байх. Нэгэнд одоо ингэж амьдрал нь босцсон юм шиг хүмүүс тэгдэг шүү дээ. Гэр бүлээ босгочоод ихнэр авах уу, хамт их нэртэй гэр бүлээ босгох уу, тэ ингээд амьдралаа босгох уу гэдэг. Энэс бол босгоцсон байна. Тэгэхээр одоо гоё эмхтэй ингээд ирээдүйд амьдрал чинь гаж ирнэ гэж би бодож байна. Тэгээ заавал хөгшин байхгүй ч байж болно те. За. За тэр нэг чи идэрээ. Манай Porkhouse гэдэг баг болчихлоо. Porkhouse-ыг ал ер нь бол солонгос соол идэх юм хэр дуртай. Дуртай яг энэ кимчижийг нь шараа яаж тэлдэг юм шиг сар 2 удаа. Өглөө нөх гэж очиод тэгээд ажиллаа хийж шаардлагатай.
Заран ядарсан хүн тэгэл гэртэж байгаа. Жив нь яаж шаарддаг юм. Би болохоор одоо би айгу эко болж байгаа л да. Нэгтэйгээ ярилцсан айгу эко гэр бүл болж байгаа. Тэгээд ер нь бол яг амар ингэж бүтэн өдөр ингэж ядарч тэ ингэж бүр амар шаарддаг болсон байсан байхгүй. Тэгэхээр ер нь бол хэр биеинд нөлөөлдөг юм олон жил шоу. Тийм шүү дээ. Ер нь бол анх бол тэгэл те 1 2 3 өдөр шоудаал. Яах вэ? Тэг яах ч вэ? Одоо бол тэгээ 1 өдөр шоудаал тэгээ маргааш нь гэдэг шиг. Үлээ муудсан байна шүү дээ. Тэгэл жоохон багсгал хэрэгтэй юм шиг байна. Насных юм болов. Энэ нөлөөлдөг байх уу? Нөлөөлдөг юм лээ. Би физиолог амил нөлөөлнө. Тэгээд одоо уухтай шинэ кондишныг ууж. Харин тийм. Өмнө уусны дараа нэг тэгээ маргааш шиш ядаж нэрэ бүтэн өдөр хөвтдөг бол нэг тал өдөр ч юм уу эсвэл нэг 2 3 цаг хөвтнө. Амар хүмүүс угаасаа мэддэг болсон. Харин тийм бол угаасаа хүн болгон шахах хэрэгэлдэг. Тэгээд ногоо нь бол ингээл одоо бүгд ууж болно. Энэ яга нь бол эмхтэн уудаг юм тий. Дахиад SEO гэдэг том бэрийн тэр нь бол одоохондоо байхгүй юм лээ. SEO гэдэг том одоо чам шиг ингээд 60 70 сая болдог хүмүүс уудаг байхгүй. Мен тэр чамд авч игнэсээ гайгүй нэг захирлууд бод гэсэн SEO гэдэг. Тэгээ одоо нэг өөр ингэсэн нэг маш том нэг хүсэл зорилго том зорилгууд байна. За муу лайдыг хамруулах юм байна. За дараагийн зорилго гэр бүлтэй болох юм байна. Тэ? Тэгээд хамгийн чухал нь эрүүл мэнд. Эрүүл мэндийн хэр анхаардаг вэ шүү? Жохоо алддаг. Ажил ачааслаас ч юм уу. Тэгэл хаяа хоол идэхгүй ч нэг өдөр өдөр болцсон нэг юм байна шүү дээ. Ажил ачаалаас болоод мөнхийн ус тасах. Мөнхийн ус тасах ш гадуур ингээл зураг авалт маалт ингээл явж идэл нэг мэдхэд арай. Манай туслахад хүртэл хэлдэг байхгүй. Одоо ингээл өдөржингөө цуг явна шүү дээ. Нөгөө хэд ч өсөөлээд надаа хоол идэ гэж хэлж чадахгүй тэгэл өдөржингөө ичдэг. Ахын дунаар хоол идмээр хэлчихэж байгаараа ах нь ингээд нэг ажилдаа анхаарал ингээд чигээр явчихаар өдөржингөө ч хүртэл хоол идэхгүй явчихдаг шүү. Тэгэхээр ингээл айгуу муу. Тэгээ шүн идэт ч юм эсвэл нэг доор гэж идэв. Харин тийм яг тиймэрхүү юм дээр бол би юм байдал болж байгаа алдсан. Үзүүлж ийн ер нь. Үзүүлж. Тэгэл одоо эртнээс л ер нь өвчсөн сэргийлж байгаа хэрэгтэй. Харин тий одоо бол яг амар их дараа л бодогдд юм байна. За нэг хоол идэж явах хэрэгтэй тий нэг 30 минут шүү. Би ч юу 30 минут явахгүй шүү тийм. Иймэрхүү байдлаа яагаад алдсан юм бол яагаад ингэсэн юм бол гэдэг юм бол одоо л яг бодогдчихин би жоохон тав өрхөр ирэхээр тийм ээ. Түүнээс зүгээр байгаа үед оо яа тийм залуу хүн гэл тий. Наалсан. Би одоо энэ ямар нэгэн бизнес эрхэлж байгаа залуучуудаас асуумаар санагдав. Ажилчид ер нь хэр их олдцтой байдаг. Нэг л одоо залуучууд сая 500 долларын цалин өгөхээр ирэхгүй байна л гэхий. Тэгээ зарим нь болохоор ажил олдохгүй байна л гэх ингээл хоёр талтай юм яриад байдаг. Одоо ингээл чинь манай салон хоёр үйлчлэгч хайгаал тий. Үйлчлэгч хүртэл олддог л байхгүй. Ягаад гэвэл нийгмийнх нь нөгөө нэг тэтгэмжний хөлцөн. Өө энэ үйлчлэгч хийж 800 сая цалин авч ирсэн. Гэртээ суугаа хөөгдөх мөнгөийг аваад ичсэн дээр гэдэг бодол хүмүүс ухамсарт айгүй суудсан. Тэгэхээр үйлчлэгч олдохгүй, ер нь өсчд ч гэсэн олдохгүй, эмч олдохгүй. Ажлын байдал дээр ингээд яг гараад ажиллах юм хүмүүс айгүй залхуу болсон гэж. Одооны хүүхдүүд бол тэгээд тэднийг сургаж авах гал бас хэцүү шүү дээ. Одоо манай шавнарч хүртэл анх заа багшаа одоо өстой гой олно гэж нэрдэг те. Тэгээд 1-2 сар болоод жоохон хамраа сөхөл би одоо оройтч ажиллахгүй илүү цагаар ажиллахгүй ч юм уу. Манай ажилч том ч гэсэн тийм ажилч зөндөө. Өмнө болохоор дуучтай ажиллах гоё өстой зураг авалтан жоох гоё гээл гүүж байгаа л жоохон тэг юм сураал ирэхээр би говьрууч зураг авалтан жоохмаар байна. Тэр хүмүүс яагаад тийм үйлдэлийг хийж ийн гэдэг тэр хүний хувь хүмүүжлэлтэй. Гэхдээ яагаад тэр амжилтын төлөө зүтгэхгүй вэ гэдэг бас жоохон дутуу. Тэгэхээр ер нь л хичээл зүтгэл айгүй хэрэгтэй. Тийм шүү дээ, тий. Ер нь бол хүн өөрөө мэрэгчлээ амар гоё болгоо тэрүүгээрээ хоолныхын мөнгийг хангалттай болгохын тулд хичээл зүтгэл цалин авахгүйсэн ч гэсэн яа тий. Гоё зураг авалтанд очиод тэрүүгээрээ камераар ажиллаж. Тийм шүү дээ. Дараа нь тэр зураг авалтанд авсан газар чинь тэр хүнтэй л гэрээ шүү дээ. Ер нь надтай биш тий. Тийм шүү дээ. Тэгэхээр би бол яг өөрөө тийм юм дээр аяг өргөөдөг гэсэн байхгүй одонгоо гүш дээр хүртэлтэй би тал тий. Тэгэхэд ингээл одонгооч за тэр дуучны үсийг зас тэр дуучны үсийг зас гээл тэгдэг. Мөнгө авахгүй ч гэсэн авсан. Ер нь аавна л да. Тэр капн амар гоё байхгүй тий. Тэр уран бүтээл дээр ажиллах. Дараа нь кинон дээр ажиллахад хүртэл хос мастер хосоо гэж гарах. Гоё кап штэ тий. Тиймэрхүү юмнуудаар ажиллаж ингэж хоббигоороо ингэж явсаар хагаад ер нь бол энэ төвшөнд хүрсэн болов гэж. Шага хос мастер гэдэг салоноос гадна энэ ажил мэргэжлээс гадна чиний хамгийн том бүтээсэн том бүтээл юу вэ? Би нэг ийм л гоё юмнуудыг бүтээжтэй гэж хүн боддог шүү дээ.
Тэ 32 нас бол бас залуу нас биш. Хөгш нас биш. Яг л идэр тэ. Одоо бүтээсэн гэх юм бол амар үр хөвгтө бүтээсэн гэж ярилтай нь ш. Энэ цензур. Хосоо гэдэг хүний PR. Мэргэжлээ эзэмсэн байдал. Хос мастер салооны нэр хүнд юм уу болоо да өөр тий өөр юу ах вэ тий. Хос мастерыг харахад өө энэ ч хосоогийн салон ш тэгээд нэг нийгмийн 50% мэдчихдэг багтал тэгэл. Ер нь өөртөө амар хөрөнгө оруулалт хийцэн байгаа байхгүй ер нь тий. Одоо хүмүүс энэ чамаа хэрэг таньдаг бай. Гадуур мадуур. Нэг хүнтэй танилцлаа хосоо гээл тэгэхээр манай нэг өсч хосоо ш тэгэл. Ер нь бол их мэднэ. Ер нь бол тэгэл сэлт мэлт тий янз янз юмар зүртэл тэгэл PR-ууд бол тэгэл хийчил байд юм болоо гэж боддог. Тэгэхээр баарн дэр нь хэр их хүмүүстэй найзалдаг юм бэ? Одоо бол найзууд бол хаврах шүү дээ. Ер нь бол надад бол залуу хахад 20-30 араа л байл. Одоо бол нэг гарын 5 өрөөнд хитгэн найзуудтай хаяа гаруул гарчна хаяа дөргөл дөрөгчин тий. Хаяа ярилцаад хой суучин. Тэдэртэй байхад л гоё капитал. Тэгээл нэг шалдар болдог болсон болоогүй. Баарны найзуудтай байхад тий. Ер нь баарнд ингээл яг орохоор манай монголчууд айгу баарнд айгу нээлттэй тий. Яг ингээл гадуур модор явахаар хажуугаа зөв яриа гэл өнгөрдөг. Ёо нөгөөч байна гэл өнгөрнө. Зарим нь гээ юм ярина. Зарим нь бол танихгүй юм шиг өнгөрөө тий. Юу нэг шүү тий тий. Тэгжсэн баарнд оронготой манайх амар тийм нээлттэй болчихдог. Тэр бол юу байхгүй танил тал байхгүй юм да тий. Танил тал найз гэдэг юм тусдаа тий. Одоо хүмүүстэй тараад юу байна ингээ найзууд гэдэг чинь нөгөө нэг амьдралд юм болчдөг ч юм уу. Одоо жишээ нь ингээл эмнэлэг юухаар минь найз эмнэлэгтэй яамаараа нэмэр ингээл тий. Амьдрал дээр юм холбоотой нэгнийдээ очиж гэр бүлүүдээр ингээ хоол идчихдэг. Тэгээ хөдөө гадаа явах стрессээ тайлахтаа тэтэртэйгээ явждаг. Тэрийг болохоор найз нөхөрлөл бас нэг амт найз гэдэг хоёр өөр юм болов нэг бол. Амт найзыг холбодог зүйл арх мөн үү? Эсвэл хүмүүсийг дотн болгодог зүйл арх мөн үү? Биш. Биш үү? Яг зарим илүү нэг зарим нээлттэй болоход бол болгодог тий. Гэтэ тэр нь маргааш нь яг нөлөөлдөг юм болов. Яг уу бизнес хувь дээр ч юм уу тий нэг ах мах нартай ажил ярих гал ингээд ихэд нэг ариг уудуулгаад ч юм ариг уугаад ч юм уу тий нэг гэрээ авах гал ингээд бол тэр холбож өгдөг юм жоохон фан үйлдэлүүд тий байдаг. Тэр бол байх ёстой. Байх ёстой. Тий. Найзууд дунд бол холбогддог юм бол тийм байх ёстой шүү дээ. Найзууд хаяа уулзаж хүртэл сайхан хоол идэл. Ажил хэрэг дээр хүртэл бид гэж боддог байхгүй. Заавал тэр хүмүүстэй аригдчихж тий. Аригдчих дундаа орж заваартчих яагаад заавал ажил бүтэх ёстой юм бэ? Ажил нь бүтсний дараа магадгүй байж болно шүү дээ. За ажил сайхан бүтлээ. Тэгээ бүгд хамт ингээ ажлаа бүтсний тэмдэглээд бас байж болох байхгүй. Ажлыг бүтээхийн тулд тэг үнийг дайлж цайлж аригдуулж ямар нэгэн байдал үүсгэж ийж тэндээс ажил бүтдэг гэдэг ойлголт байгаа тийм юм шүү дээ. Тэгээд энэ нь их өөрөж надад бол таалагддаггүй буруу л биш санагдаж. Буруу л да. Тэгээд нийгэм нь өөрөө юм болцсон болохоор хүн болгон тэрийг бүтээхийн тулд толгоонд нь ингэх ёстой гэдэг юм суудсан байдаг. Тий. Тэгэхээр л тиймэрхүү байдлаар ингэдэг. Найз нөхөд бол угаасаа шал өөр шүү дээ, тий. Арх хуугурч хөдөө сайхан яваал аялаа. Архиар нөхрөлдөг найз нөхөд бол тийм чухал биш яхаа гэж бодож чухал биш. За deputy ер нь ярилцах цаг маань өндөрлөх төгч нь бас нэлээ удаа ярьчих шиг байлаа. Хэдэн минут болсон бэ? 40 50. Нэлээ удаж шиг болоо тий. За тэгээд манай бас нэвтрүүлэг маань мэдээж та нар одоо язгуур цэгийн гэдэг сайтаар маань нэвтрүүлгийн лайвыг үзэж байгаа. Мөн одоо язгуур цэгийн сайтын пэйжээр Facebook пэйжээр үзэж байгаа. Ер нь бол язгуур цэгийн сайт маань цаашдаа маш олон залуучуудаар бага бүрдүүлж гоё бүтээлийг хүргэж байгаа. Яг л одоо ингээл залуу хүмүүс хийгээл бүтээгэл явж байна. Тэгээд энэ дунд одоо мэдээж мэрсэр ингээл муулдаг, доромжилдог, тэ мохоохыг хүсдэг тийм хүмүүс маш их байна л да. Ялангуяа сошиал медиа дээр бол аяг байдаг шүү дээ. Тэр сошиал медиа дээр чамааг ингээл бичиж ингээл янз бүр болоход чи яаж хүлээж авдаг вэ? Нийгмийн стресс гэдэг юмыг сошиал дээр хүн болгон гаргадаг болсон тий. Яг ингэ. Тэгээл тий тэр хүмүүсийг ороод харахаар гэртээ стрессцэн тий хүүхдээ хараад ч юм уу ажил мэргэжил байхгүй тийм хүмүүс л ер нь сошиал руу сөрөг хандлага үзүүлдэг байхгүй. Тэгээд алдаач онооч та нар энэ хүнийг ухамсарлаач гэдэг бичдэг хүмүүс бол өөрөө алдаад оноод хөдөлмөрлөд үзсэн хүмүүс тэр ухамсартай юмаа бичдэг гэдэг юмыг бол би угаасаа мэдэрдэг. Тэгэхээр ер нь бол хинч биш байж болно. Тэгэл хөдөлмөр хүнийг бүтээ та өөрөө амьдралаа босгох гэж хөдөлмөрлөл. Тэгэл хүн бүтэх ёстой. Тийм болохоор гэрээ утасны цаана суугаад нэр бүтэх биш зүгээр гараад л ажил хийлээ. Тэг хүүхд мөхд хардаг хүмүүсд улам л баяр хөсөлтэй баймирын тий. Мэдгүй яагаад гэж стресстэй гэдэг. Тэгэхээр
сошиал медиа бүгд ямар нэгэн байдлаар зөв ашиглаарай гэж танаас уриалмаар байгаа. Тэгээд энэ одоо яадаг гэж шүү? Веб. Яг уу? Би тамхи татдаггүй л дээ. Хаяа нэг энийг сурчтэй. Нөгөө нэг тамхи татдаг хүмүүсийг ойлгох юм би. Ойлгодог болсон. Нөгөө тамхи татгаар ингээд нэг уушгил алгаа ялдсан шүү дээ. Яг тэр л юм байл. муу гэдэг юм лээ. Харин тэгээл л одоо байлна. Муу л хийнээд уушиг өөрөө сэрүүн чанараа юм жоохон дургуул гэдэг юм бэлээ. Тэгээд би бас мэдэхгүй. Гэхдээ яг хүмүүс бас нэг бүгд худлаа юм. Сайн нэг ажил ихтэй үеэр стресстэй л яваа. Энэ хүмүүс яг юу зөвлөлттэй гэж байна. Энэ хүн болгоно одоо кивигийнхэн ч хүртэл наад нь шижгийн өмсөө аваач л. Энэ яа. Нөгөө ингээр хөзөрөнд гатгаад байдаг. Нөгөө өмсөөр. Чиг харуултаа гэж энэ яадаг өмс юм. Энэ үү? Зориулт нь юм гэж. Энэ болохоор усваад. Шүлжиж мүлчихэд ингэ нарийн татдаг байхгүй гэж. Гойлын цэлтэн дээр аа хүмүүс ойлгохгүй. Одоо би олон улсын тэмцээнд явахын өмнө миний хүмүүс урч юм бол би хиймэл хүмүүсийг л орно шүү. Тэгжээж нөгөө хагалгаа нарийн юмнуудаа ширхэг нийлүүлж мэлүүлээд. Гарууд болохоор одоо олон улсын тэмцээнд очихоор эрэгтэй өвчт бүгд 18 намстай шүү. Тэд нар чи яг нөгөө юм нарийн шүгч нарыг ингээ харахаар бүгд 18 байгаа. Тэгээд өсчтийн хүмүүс бол өсчтийн ер нь бол бүх өсчтийн хүмүүс шичрэн хүмүүс бол байдаг. Ямар сони тэг мэдэж авмаар юм биш. Энийг өстө хүмүүс заваа маваа гэдэг хүнд оромжлоод байдаг шүү дээ. Энэ чинь мэрэгжлийн онцлог юм биш үү? Нөгөө нэг ингээ юу дардаг хүмүүс ч бас хомстой байдаг үстэй нөгөө. Мориор дардаг хүмүүс. Гэт ингээ мэрэгжлийн онцлог юм биш үү? Тэгэхээр манайхан бас зүг болгож харах хэрэгтэй юм байна. Тийм үү те. Юу яснаас нь одоо ер нь бол ингээл айгүй бол нэвтрүүлэг хийж яхад бүгд л айгүй тийм чөлөөтэй ярьдаг хүнч байна, ярдууч хүн байна. Тийм. Тэгээд бас яг түрүүний ярьсан юм чинь бол анхдагч бас айгуугаа чөлөөт нээлттэй ярьснаас нь баярлалаа. За тэр нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт юмээс нь асууж. Чиний амьдралдаа хийжсэн хамгийн зөвүүн алхам юу байсан бэ? Алхам гэдэг чинь одоо шийдвэр гаргаад те панк гэдэг орсон биш үү? Өсчин болох мэрэгжлийг сонгосон. Өөрийг арай өөрийг өсчин болдох ч ойлгомжтой ч гэсэн чи угаасаа өсчнээр амьдралаа залгуулж байгаа юм гоё алтан гэж мэддэг юм шиг. Өөрөө хосмастер салааныг сонгох. Тусдаа гарсан. Тийм тэгээд одоо сүүлийн 2 жил бол амар хаппи амар их жаргалын дунд амьдарч байна. Хамт олон хүрээлэл миний доор ажиллаж байгаа гэр бүлээ гэж авч явж байгаа олон хүмүүсийн дээр хосмастер гэдэг юм 2-3 салбарт олгоод авч явах надаа. Өдөр болгон хайрыг мэдрүүлдэг болохоор. Хосмастер. Манай эхнэр хосоог сонгож өвчлөлдөг. Хосоогийн одоо юу гэх юм бэ? Өвчлүүлэгч. Тэгээд бас ер нь бол яггүй сэтгэл хангалуун гарч ирдэг. Эхнэрээ ингээл танаас солиос ястаа бол цайн маань ингээл аймаг хөрөнгө гарч ирэх би ингээд ой ямар гоё юм бэ. Тэгээ энэ бол буянтай ажил шүү. Хүмүүсээ яггүй гоё баярлуулдаг мундаг ажил гэж нээсэн боддог шүү. За тэгээд удахгүй бас нэг гоё шоу моо хийх гэдэг байсан уу? Оо тий. 6 сарын 8-нд тоглолцсоноос махгүй юу шоугээд. Тэгсэн чи сая одоо ингээ карантин тавигдаад чадсангүй. Тэгээ энэ дараа 7 хоногт нэг ямар ч сан салааныхон эмнэлгийн нээлтийг бол үйл ажиллагааг бол хийчин. Тэгээд 9 сарда юм уу 10 сарда багтаагаад хосоо хайр күтэр шоу 3 жил дараалж болсон. Тэгээ одоо 2 жил дараалж болсон. Одоо 3 дахь жилдээ. Ямар ч гэсэн Шангрилагийн боолромд энэ жилийнхийг бол бүр бутаанаа л гэж бодож. 9 сар гаргаад. 9 сар гаргаад. Зурээс нь очих واخа. За тэгээд найстай гарынхын бэлгийг өгье. Zebra International-ийн ийм гоё lime cola байна. За энэ гоё. Ер нь амттай мэднэ үстэй. Тийм шүү. Чипс дээр нэг шин чипс самсараа. За чи халуун юм уу бол одоо гэж өстэй жинхэнэ. Одоо нэг дотроо юм ширхэг нэг юм bubble tea шиг тийм. Аюу гоё амттай. Энэ цайг ингээд Zebra International хамт олноос болон надаас ингээд бэлгэлж байна. За баярлалаа найзтай нэвтрүүлэгтээ урьж оруулсан бас маш их баярлалаа. Дуусах биш нэ. Бид дуусах. Дуусах зөндөө газар тавьчих уу? Тэг. За тэгээд condition brand-ийг би хэлээд байгаа. Ер нь бол ерөөсөө л зөвхөн шаардлагах одоо шаардхаас айж уuna гэсэн үг биш ээ. Кондишныг үрлийг уугаад ардаас нь үрлийг шууд залгиад жижиглэхүү залгиад ардаас нь кондишныг уудаг. Энэ яадаг вэ гэхээр ходоодны үйл ажиллагаа сайжруулна. Одоо янз бүрийн хамтрал сэргийлнэ. Давуу талыг өндөртөө шүү. Тэгэхээр энэ бол одоо манай бас монголчуудын биеийг бас урьдчилан сэргийлж байгаа хамгийн том бүтээгдэхүүн шинээс бодож байгаа. За тэгээд хамгийн гол нь эрүүл мэнд. Тий, эрүүл мэнд шүү дээ. За. Үрлээ угаад кондишнер удаг шүү. За. Сарда 2 цагтаа хэрэгжижээ. За тэгээд за тэгээд өнөөдөр маань нэвтрүүлэгт Монголын номер 1 эмэгтэй өсчин. За тэгээд Hostmaster салууны захирал Moonlight гэдэг одоо VIP одоо салууны
Имлэг лөө? Мэйхи гэдэг имлэгийн одоо бас хувьцаа эзэмшигч. За тэгээд одоо яг л өөрөө бүх одоо амьдралаа өөрөө бий болгож байгаа нэг ийм залуу орлоо. За тэгээд мөн манай нэвтрүүлэгтээ Zebra International Condition Brand за Pork House-ийн хоол таалагдсан уу? Таалагдсан шүү дээ. Янз бүр шиг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Махшархуу Pork House. Үнэхээр гоё амттай хоолтой. За тэгээд мөн өндөр зэгтээд Alfred Taylor Mongolia гэж мундаг одоо бас яг л энэ одоо би хослолт айгуу дуртай байхгүй. Яг үнэхээр өөрт нь тааруулж одоо энэ хувцсыг хийлэгдэг. Тэгээд одоо ер нь бол маш олон залуучууд энэ Alfred Taylor-ыг сонгож байгаа. Тэгээд Хонконгт бас яг энэ хувцсаас хийлэгдэг. Ийм одоо гоё газар байна. Тэгээд таныг амжилтанд хөтлөх хослолыг Alfred Taylor Mongolia-гаас ямар гэж шүү. Гоё юм. Би арай одоо энэ чинь гараад шууд. Энэ тэмдэг болно. За тэгээ Alfred болон Condition Brand Zebra Pork House хосоо гэдээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд Зөвүүн ток шоуны season 3 инхүү эхэлж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай баярлалаа. За баярлалаа гэж. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ? Зөв ток шоу Бям гараг бүр 22 цагаас.